Энэ явдал 1998 оны 100 нийслэлд болсон юм. Цагдаагийнхан 8 давхраас хүн унаж өглөө гэсэн дуудлага аваад 1-р хорооллын 21-р байрны гадаа эртэл тархин зад үсэрч орчны газрыг цусаар бялдсан нэгэн нэрийн өвхлийг тойроод олон хүн шавсан байлаа. Тэдний дунд байх арх үнэртүүлсэн 2 эрэгтэй 3 эмэгтэйг цагдаагийнхан тэр дорнд баривчлан авч оджээ. Учир нь тэдгээр хүмүүс талигаач Баасан доржтой хамт наргиж байсан аж. Баасан дорж нь 1996 оноос машины 8 хийж маш их баяжсан ир байжээ. Ялангуяа ВАЗ 469 машиныг Баруун аймгийн хилээр оруулж ирэн Улаанбаатар хотод авчирч зараад маш их ашиг олдог байж. Энэ тал дээр Баруун 5 аймагт түүнийг гүйцэх 8-ачин бараг байсангүй. Социализмын үед тэрээр нэгэн дунд сургуульд багшилж байргүйн ирэхээр ихнэр хүүхдээ дагуулan айлын халаасны өрөө дамжин даржинхан амьдарч явсан ч зах зээл чилжингүүт төрсөн нутаг Увс аймгаа зорьсон нь тун чонсон хэрэг байлаа. Баасан доржийн төрсөн дүү Увсын Оросын холбооны улстай хилэлдэг бомбдод нөлөө бүхий алба хашдаг байсан нь түүнд сайхан боломж олгож хөлжиг хийх үндсээ тавьжээ. Тэр үед Баасан дорж банкнаас 10 сая төгрөгийн зээл авч Оросын холбооны улсаас ВАЗ 469 машин хөлөөр нь оруулж Улаанбаатарт авчран худалдаж эхэлсэн байна. Төдөлгүй банкны зээлэж төлж 8 ахыг хэрэгэлтийн мөнгөтэй болов. Тэрээр нэг удаа доод тал нь ВАЗ 469 машин 10-ыг оруулж ирдэг байжээ. 1998 оны 6 дугаар сард Баасан дорж ВАЗ 469 машин 5-ыг оруулж ирээд 8-ныхаа түншүүдэд араас дахин 10 машин ирнэ. Эдгээр машинаа хурдан зараад саяын оруулж ирсэн 5 машиныхаа татварыг төлмөр байна. Та нар машины мөнгийг удаалгүй надад өгөөрэй. Би 7 хоногийн дотор Увс руу нисэх ёстой гэж учралжээ. Түншүүд нь ч тгээ химээцгээж 5 машиныг нь хүлээн авчээ. Өмнө нь тэдэнтэй нэг бос удаа 8 хийж байсан болохоор Баасан дорж илдвэ юм бодоогүй бололтой. Гэтэл тохиролцсон 7 хоног өнгөрөхөд нөгөөдүүл нь таг чиг болчихож. Увсаас дүүн уцтаж мөнөө харав машин чинь хил дээр ирчгээд байна. Татварын мөнгөө аваад хурдан ир, үлдсэн мөнгийг нь эргэж очиод авна биз гэж хэлжээ. Тиймээс Баасан дорж түншүүдтэйгээ уулзтал. Найз минь чи 3 хоног хүлээгээч бид банкнаас мөнгө авч чадахгүй байна. Харин өнөөдөр орой жаахан наригцгаая. Чи хотод ирээд алжаалаа ойлгохтой тайлж чадаагүй яваа биздээ. Гэхэд Баасан дорж аргагүй эрхэнд зөвшөөрчээ. Ингээд 1-р хорооллын 21-р байрны 8 давхарт болцсон ёсоор өдрийн 14 цагт очвол 8-ны 2 түнш нь 3 хүүхний хамт түүнийг элбэг дэлбэг угтжээ. Баасан доржийн түнш найдан жав хэмээхэр түүнийг галтогооны өрөөнд дуудан аминчилж уулзаад ирээн юпхтай хүүхэн чамайг их сонирхоод байгаа шүү. Тэр хүүхэн бидний харьцдаг өнөөх банкнд ажилладаг юм. Түүнтэй дотн харьцаатай болчихвол чамд ч түүнд ч бидэнд ч хэрэгтэй шүү гэж хэлжээ. Үнэн дээр ч Баасан дорж арх хүүхнээс буцдаггүй нэгэн байсныг ойр дотны цөөнгүй хүмүүс гэрчилсэн юм билээ. Нарийн наадам архиталт хавтгайрсаар Баасан дорж нилээд согтов. Тэр цамцныхаа ингэрийг яраад халууцаж дотор давчтаад байна. Салхинд гарыг. Гэхэд өнөөх ирээн юпхтай хүүхэн түүнтэй хамт тагтан дээр гарч 10 минутын дараа ганцаараа орж ирэхтэй. Цаадах нь ганцаараа жаахан сууя гэд байна химээжээ. Баасан доржийг орж ирэхгүй удаад байхаар өнөөх хүүхэн дахин тагтан дээр гарснаа бөөн ойр дуу болж орж ирээд цаадах нь доошоо унчхаж гэж хашгирчээ. Баасан дорж чухам амиа хорлвоо түүний тагтан дээрээс санаатайгаар төлөхөө гэдэг нь нарийн тогтоогдсонгүй. Уг хэрэг дээр ажилласан хуулийн нэгэн туршлагатай ажилтан хожим өгүүлэхтэй. Энэ бол зохион байгуулалттай аллага. Тэнд байсан 5 хүн үг үсгийн зөрөөгүй мэдүүлэг өгсөн. Баасан доржид амиа хорлох ямар ч шаардлага байгаагүй. Түншүүдээсээ 12 сая төгрөгөө хурдан салгаж авахын тулд тэдний урилгаас татгалзаагүй бололтой. Түүний тагтан дээр ганцаараа үлдсэнийг мөн ирээн юпхтай хүүхэн хамт гарсан зэргийг тэд өөрсдөө л гიშлээд байгаа болохоос бос үннийг хинч мэдэхгүй шүү дээ. Тэнд байсан 5 хүн бараг нэгэн дуугаар Баасан дорж доош тонгойн бөөлжиж байгаа цогтуудаа толгойгоо даалгүй доош ниссэн байх гэж ярьцгаасан нь надад тун үнэмшилгүй санагдаад байгаа юм. Магадгүй түүний үхэлд тэдний хоорондох мөнгөний асуудал нөлөөлсөн байхаас зайлахгүй гэж билээ. Цагдаагийнхан тэдгээр 5 хүнээс хэд хэдэн удаа мэдүүлэг аваад тусыг олоогүй тул талигаач Баасан дорж учир битгүүлгээр амиа хорлжээ гэд уг ностой хүн амны хэргийг хаасан байна.